Цэвэр агаар гэдэг бол хүний амьдралд хамгийн чухал хэрэгтэй зүйл юм. Учир нь бид амьсгалахгүйгээр амьдрч чадахгүй шүү дээ. Тэгвэл Бурхны үг яг энэ цэвэр агаар шиг түүнээс ч илүүгээр бидний амьдралд хэрэгтэй. Бид өдөр бүр чимээгүй цаг хийж Бурхны үгийн өмнө очино гэдэг маань яг л амьсгалж байгаатай адилхан байдаг. Амьсгал авлаа, түүний гаргалаа. Яг үүнтэй адилхан бид Бурхны үгийг амьдралдаа оруулан Бурхны үгийг гаргана гэсэн үг. Тэгэхээр та захим чимээгүй цагтаа хамт байж өдөр болгон Бурхны үгээр амьсгалж бас Бурхны үгийг гаргадаг байгаасаа гэж хүсэж байна. Тэгэхээр бид хүүхдийн болон томчуудын захим чимээгүй цагийг өдөр болгон та бүхэнд хүргэж байгаа. Тэгэхээр та бүхэн өдөр болгон Бурхны үгийг инхүү авчтай бас захим чимээгүй цагаар дамжуулан авсан Бурхны үг ба ерөөлөө бусдаа хуваалцдаг, шеэрлдэг байгаасаа гэж хүсэж байна. Тэгэхээр та бүхэн захим чимээгүй цагт улам олон хүмүүсийг оруулаасаа гэж хүсэж байна. Тэгээд чуулганаараа, эсийн бүлгэрээ, гэр бүлэрээ чимээгүй цаг хийж бид Бурхны үгээр амьсгалж, Бурхны үгийг хуваалцдаг, амьдрдаг тийм нэгэн байцгаая. Эзэн таныг өөх болтугай.